байна. За Номер ТV Солонгос улсаас мэдчилж байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ бэлтгэсэн сонирхолтой сэдв маань юу вэ гэхээр Солонгос драман дээр гардаг 5 үнэн 5 худал зүйлийн талаар зөвхөн ярьцгаая. За тэгээд хамгийн эхлээд 5 худал зүйл нь юу байдаг вэ? 5 худал факт. За хамгийн нэгдүгээр Солонгос баг бүх кинонд гарч болдог бөөн олон нөгөө хар хувцастай гартаа ингээ пицца хөр ярьсан те ингээ хар хувцастай хүмүүс гарч ирэл гампе гэдэг штеп. Гампенууд гарч ирэл нөгөө гол дүрийн залуу нэг 5 6 залуутай зэрэг үзэл хийдэг штеп. Тийм зүйл бол байхгүй шүү. За мэдээж одоо юу гэх юм уран сайхны хэтрүүлэг бол хэтрүүлэгтэй Солонгос кино энтэг кино нөгөө дуулж бүжиглээд идэг штеп. Тэрнтэй адилхан Солонгос кино болгонд гардаг гампенууд бол уран сайхны хэтрүүлэг юм аа. За гэхдээ амьдрал дээр бол энгийн одоо юу гэдгийг гампе гондал зэрэг тиймэрхүү муу залуус нь болохоор зөвхөн энгийн л хувцамсаа явдаг. Хин ч харсан одоо юу гэдгийг энэ гампе гэхээргүй зүгээр хамаагүй энгийн хувцастай тийм хүмүүстэй барыг ялгах одоо юу байхгүй. Ялгах арга бол байхгүй. Тэгээд хаасайгүй одоо зогтлоор мэдлээ яваад идэг гэсэн юм бол байхгүй. Яа тэгэхээр Солонгос улс чинь бол маш их хууль хатуу. За тэгээд хуулиндаа яг таг захирагддаг болохоор шорон оронд орохоос мэдээж айн шүү дээ. За ингээд хоёр дахь Солонгос кинонууд ингээд үзэхээр өглөө ингээд босохоор ээж нь амар хол бэлдсэн байдаг шүү дээ. Эсвэл гэрийн үйлчлэг чинь ч юм уу те амар их панчаан бэлдээл бүр нэг ингээд баяр ёслол болж байгаа юм шиг те жингийн үзэгдэл одоо юу гэх юм те маш олон панчаанууд одоо бид нар чинь нэг Солонгос хоолны ганцанд орохоор зөндөө олон панчаан гарч ирсэн шүү дээ. Яг тэрэн шиг энгийн хүмүүс ч гэсэн яг тэгж хоол иддэггүй гэж маш их хүмүүс асуудаг. За тэгэхээр үгүй. Энгийн хүмүүс нь зүгээр л нэг одоо юу гэдэг 3 панчаан гарвал их юм. Тэгээ тэрий чинь бол өдөр алга ингээд хийгээд авчих хэцүү шүү дээ. Тийм болохоор ерөнхийдөө дандаа халуун ногоотой ингээд дарчдаг тийм хүнснүүд байдаг. Манайхаар ярьдаг бол одоо юу гэдэг халиар дарсан бол халиараа гаргаж ирдэг ч юм уу те. За тэгэл одоо юу гэдэг өргөс тэмхээ гаргаж ирдэг ч юм. Яг тэрнтэй л адилхан аль болох хөрөгчөнд удаан тесдэг тийм панчаа хийчихэл тэрийг 7 хоног жонго эздэг гэсэн. За тэгээд тэгэнгүүтээ кимчи бол заавал байх нь. За тэгээд юу хамгийн хурдан хийждэг панчаа нь болохоор өндөгтэй тийм омлет шиг тийм панчаа хийчин. За тэгээд тэрийг гаргаад тавьчих нь. За тэгээд дээрэс нь ахаад нэг юм одоо юу гэдэг ногоо кундам муулж гэдэг юм уу шигэмж хийж гэдэг юм уу ахаад нэг тийм ногооны дарсан панчаан тавьчин тэгэл болоо. Тэгээд дээрэс нь нэг амархан хийдэг таньжаан жигээ юм уу кимчи жигээ юм уу тийм нэг жигээ хийгээл будаатай идчихин. Өдөр алхан тийм их панчаан бол иддэггүй. Зөвхөн кинонд гардаг шүү. За тэр их панчааныг хийх цаг хааяа те өдөр алхан хийгээд ах цаг нь хааяа. За гэрээ үйлчлэгчтэй эсвэл гэртээ тоогоочтой бол бас яг боломжтой өөрөө хийхгүй юм чинь тийм ээ. За тэгээд тиймэрхүү их одоо панчаанд хизээ харах вэ гэхээр зөвхөн баяраар цагаан сараар тэгээд жусаг буюу ургацын баяраар л хардаг. Төрсөө өдрөөч гэсэн тийм их панчаан хийдэггүй байгаа. 3 дугаарт зөвхөн драман дээр л юм ихчлэн гардаг. Одоо баян айл хөө ядуу айлын охин дурлал те нэг Синдерелла юм ааш зоглошка юм ааш дурлал тэгэл амар нөгөө охин ч амар ядуу байжсэн амар баян болол гэлтэй. Тийм зүйл бол амьдралаар ерөөсөй байхгүй. Энэ бол уран сайхны хэтрүүлэг шүү манайхаа. Тийм одоо юу гэдгийг одоо үлгэр дээр гардаг шиг те амар том корпорац хөө энгийн одоо ядуу энгийн бүр нэг энгийн тийм айл явахынтай сууж мөн гэсэн ойлголт бол байхгүй. Солонгосууд хурим хийхдээ хамгийн чухал авч үздэг зүйл бол мөнгө байдаг. За тийм болохоор мөнгөтэй айлын хүнтэйгээ л сууна гэж ойлгоход юм болно. Дөрөвдүгээр болохоор Солонгос одоо драман дээр охид бүсгүүчүүд те тэгэл ирчүүд нь амар царайлаг, охтууд нь амар хөөрхөн, хүүхнүүд нь амар хөөрхөн тэгэл тэгж гардаг штэ. Залуучууд нь бол ч гэсэн амар царайлаг гэл яг амьдрал дээр ингээл яг тэр төсөөллөөр чи одоо ингээл Солонгост ирнэ штэ. Тэгэл авсны бодол дээр ирээл нийтийн тавир цааж муугаал ингээл яваал гадуур ингээл хүмүүсийг харах юм бол тийм хөөрхөн хүн бол байхгүй. Ялангуяа энгийн хүмүүс нь бол маш царамуутай, нүдний шил хэцүүдэг, жижигхэн нүдтэй, тэгээ бүлцгэр юу тийм хөөрхөн болгоод байна гэхээр чинь хувь хүний арчилгаа. За тэгээ дээрэс нь plastic surgery буюу гоо сайхны мэс засал тийм хөөрхөн болгоод байна. За тэгээд сүүлийн үед ялангуяа энэ эмэгтэй одууд ч бүжижигчээд те эрэгтэй хүн ч гэсэн эрэгтэй одууд нь ч гэсэн бүгдээрээ ингээд гоо сайхны хаалганд ордог. За тэгээд бүгд тийм хөөрхөн бол биш шүү. 50 сая хүн амтай хүн чинь төрөл бүрийн хүмүүс байгаа шүү. Тэгэхдээ ингээд нэлэнхүүнд нь авч үзэх юм бол царамуутай гэж хэлнэ. 5 дугаарт одоо Солонгос хүмүүс чинь юуны Солонгос гоо сайхан ч одоо дэлхийд алдартай шүү дээ. За тэгээд ихэвчлэн реклам одоо одууд нь амар хөөрх юм чинь ихэвчлэн одоо реклам мэдрээр ингээл гарч байгаа хүмүүс нь цав цагаан аим гоё арьсмартай байдаг шүү дээ. За мэдээ тэр чинь реклам тоглож байгаа учраас маш олон одоо гэрэл юу байдгийг тэгээд ч одууд хамгийн хөөрхөн одыг одоо
аваад реклам тоглуулж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм болохоор Солонгос хүн болгон тийм цагаан хайртай гэж боддог. Гэхдээ яг ирээд үзэх юм бол үгүй юм аа. Бор хайртай хүмүүс зөндөө байдаг. Маа нөхөр ч гэсэн боб бор, манай нөхрийн гэрийнхэн ч гэсэн ерөнхийдөө боб бор. Тэгээ нөхрийн яд ахыхын эхнэр нь ч гэсэн боб бор, хүүхдүүд нь боб бор, нэг тийм хүрслэг бор. Би бүр өөрөө ирээд амар гайхажсэн. Ямар сонин бор хүмүүс их байд юм бэ? Бор хар хүмүүс их байд юм бэ гэж. За тэгээ намайг бараг Солонгос хүмүүс хараад ямар цагаан юм бэ? Яаж ийм гой цагаан хайртай болсон бэ ерөнхийдөө гэж маш их асуудаг. Өөрийгөө жоохон магтчихлаа. За тэр жоохон. За ингээд худал 5 факт хүргэлээ. Одоо ингээд үнэн 5 фактын талаар ярилцъя. За үнэн 5 факт гэ юу вэ гэхээр нэгдүгээр Солонгос драман дээр ерөнхийдөө төрсөн өдөр болохоор торт гэхээс илүү намьёогтай шүл иддэг шүү дээ. Далайн байцаатай шүл боцолгож өгөөл тэ. Тэр нь яагаад гэдэг вэ гэхээр ерөнхийдөө далайн байцаа нь урт наслна гэсэн тийм бас утга агуулдаг. Тэр ч учраас одоо юу гэдгийг далайн байцаа гэдгээр одоо урт наслнаа гэсэн үгнээс. За мөн хоёрдугаар утга нь болохоор Солонгос хүмүүс хүүхэд төрүүлснийхаа дараа одоо хөвчлэн мьёогтай шүл буюу далайн байцаатай шүл тийм хэрэгтлээ уудаг штэ. Одоо манай монголоор бол мөөхтэй шүл ууж байгаа юм шиг те. За тэр ч утгаараа одоо ээж нь одоо төрхтөө ууж исэн учраас хүүхдэд ч гэсэн төрсөн өдрөөрөө далайн байцаатай шүл уух нь бас иймэрхүү учир агуулга бас байдаг байна. За ингээд хоёрдугаарт Солонгос хүмүүс нэг тийм пужам матча гэж нэрлэдэг штэ. Гадаа ингээд сууж уугаад байдаг штэ. Нэг юм уучиг юм асарч суучаал те. Тэр бол Солонгосын дээр маш их гардаг. Тэр бол үнэн гэж хэлэх юм байна. За тэгээд тэнцээ уухад бол нэх их мөнгө бол шаардаад тахгүй. Сууж юу тэгээд гоё анжуунууд одоо гарч ирдэг. Одоо хачрууд. Тэгээд тэрхүү хачрууд нь бол энгийн одоо суулжиг энгийн одоо юу гэдэг хоолны газрууд дээрээс харсангүй хямд үнэтэйдэг. За тэгээд ихэвчлэн одоо найзууд те ямар нэгэн одоо чухал яриа одоо юу гэдэг ингээд ганцаараа ч очиж сууж болно. Ингээд ямар нэгэн зүйл болохоор мэдээж ганцаараа уугаад суучдаг хүмүүс зөндөө байдаг аж шинүүд. За ингээд ихэвчлэн тийм пужам мачаад маш их уудаг. За тэгээд тэрхүү пужам мачаад уухаар гарч байгаа амжуунууд ч гэсэн амар гоё амттай. Би бас нөхөртөйгаа тийм пужам мачаад орж ордог байсан юмнууд төрөхөөс өмнө тэгээд одоо ч гэсэн маш их орохыг хүсэж байгаа. 3 дугаарт ерөнхийдөө зочин ирэхээр одоо юу гэдэг ингээл амар сайн дайлж байлаа штэ. Тэр нь бол яг үнэн. Одоо ингээд зочин иддэг өдөр нь болохоор тусгаалan одоо өхрийн мах шаарж өгдөг ч юм уу. Эсвэл гахаан мах шаарж иддэг ч юм уу те. За тэгээд мөн юу тийм нөгөө маш олон панчаа хийдэггүй байсан бол төрөл бүрийн панчаа хийдэг ч юм уу. Тэр бол үнэ. Найрсгийн хувьд бол найрсаг хин нэгэн хүн одоо ирж байгаа. Хин нэгэн хүн одоо шинээр одоо танилцуулах гэж ирж байна ч гэдэг юм. Найзлаа одоо яг хүн найз охиноо дагуулж ирж байна ч гэдэг юм. Тэгэх юм бол мэдээж гэр бүлийнх нь болохоор хоол унд дээр бэлддэг байгаа. Дөрөвдүгээр талаар Кореан одоо Солонгос драманууд дээр гардаг кофе шопт уулздаг штэ. За тэгэл юм л дандаа ингээл кофе шоп дотор сууж идэг. Тэр бол яг үнэн. Ерөнхийдөө Солонгост одоо манай хотч дээр ер нь айлч хот явсан Сөүлч дээр те 5 алхаал нэг кофе шоп, 5 алхаал нэг кофе шоп одоо кофе уух газар тийм юм байдаг. За тэгээд кафенууд маш их байдаг. Сүүлийн үед болохоор кофе шопны тренд бол бүр ингээд байнга жил болгон ингээд өөр трендээр өөрчлөгдөж явж идэг. За тэгээд сүүлийн үеийн кофенууд, шопнууд ямар байдаг гэхээр энэ хүмүүс эмэгтэй хүмүүс хамгийн ихчлэн эмэгтэйчүүд маш их орж чалж байгаа шүү дээ. Тийм болохоор кофе шопод болохоор эмэгтэй хүн таалагдахаар амар гоё интерьер загвартай тий. Тэгээд маш гоё зураг авах юм болонтэй. Яа тэгэхээр бүгд Instagram, сошиалд оруулдаг учраас кофе шопнууд нь болохоор ерөнхийдөө энгийн гэхээсээ илүү интерьер одоо загвартай тий маш их анхаардаг болсон байна. За ингээд 5 дугаарт юм л бол нөгөө өвчин тусаал тэгэл хор тавдар тусчдаг штэ. Хор тавдар тусаал за эсвэл нөгөө Альцгеймер буюу ингээл ой санамжаа алдчихдаг хөшөө хүмүүсэнтэй. За тэгэл юм л бол дандаа өвдцэн байж идэг штэ. Тэр бол үнэн бол үнэн шүү. Солонгос хүмүүс чинь нөгөө нэг маш халуун ногоотой хоол иддэг. За тэгэл ерөнхийдөө маш их халуун ногоотой дээрээс нь давсархаг ерөнхийдөө тийм хоолнууд маш иддэг шүү дээ. Тэр ч утгаараа тэр хүн амынх нь бараг одоо ихэнх хүн бэ ингээд тоогоор энэ доогоор үзэлчээ. Ихэнх хүмүүс нь ходоодны хор тавдар, бүдүүн гиз, нарийн гиз гэх мэт дандаа гиз дотортой холбоотой тий илгэний хор тавдар ч юм. Тиймэрхүү хор тавдар маш их тусдаг. Тэгэл ерөнхийдөө аж ахуйнууд өдөр шүнжин одоо юу гэдэг өдөр алган суужгаа уудаг, маколигаа уудаг тий. Тийм хүмүүс нь болохоор ихчлэн нөгөө нэг архинаас болоод илгэний хор тавдар тусдаг ч юм. Ер нь бол хор тавдар маш дэлгэрэнгүй маш их нөгөө нэг нийтлэг байдаг өвчин. Тэр ч утгаараа хор тавдар одоо ямар нэгэн хор тавдар тусчлаа гэсэн юм
юугаар телевизээр байнга одоо драмандаа ч гэсэн ер нь шингэсэн байдаг шүү. За тэгээд бусд нь одоо юу гэдгийг сүүлийн үед гараад байгаа тэр Penthouse эдэрч гэдэг юм уу те. Тэд нар бол ерөнхийдөө битүү уран сайхны фантастик тийм кино. Тийм болохоор яг би дараа нь дуртай миний дуртай солонгос драмач гэдэг юм уу. Тийм бас контент хий. За ингээд өнөөдрийн мэдээлэл таалагдсан байх гэж найдаж байна. Энд хүрээд 8 сэвэгээ өндөрлөе. За та бүхэн бас асуух зүйлээ сэтгэл хэсэгдүүлтэйгээд subscribe дарахаа мартваа. За ингээд дараагийн видео хүртэл түр баяртай манайхаа. Нэмээд